Бид хоёр гэр бүл болоод 9 жил гарсан болсон байна. Одоо энэ 10 сард 10 жил болно. Мэдээж хэрэг багагүй хугацаа. Тэгээд бид хоёрын одоо ингэж 9 жил ингээд гоё тий хамтдаа хандлаад өнөөдөр та бүхний өмнө ингээд гоё гарч ирээд манай зулаа маань тий алдар тэхийн 2 дугаар одон авч байгаа энэ сайхан өдөр байна. Тэгээд мэдээж хэрэг бид хоёр бие биентэйгээ маш их ойлголцохыг хичээдэг. Өөрөөр хэлбэл яг нэгэндээ гомдох юм бол тэр гомдлоо шууд ингээд дотроо хураагаад ингээд бодоод яваад байдаггүй. Ярилцахыг хичээдэг. Мөн дээрээс нь яг бид хоёр нөө зөвлөгч тий тусалдаг хүмүүс байгаа. Өөрөөр хэлбэл зөвлөдөг хүмүүс байгаа. Тийм учраас одоо болтод ингээд гоё явж байгаа гэж бодож байна. Миний хувьд болохоор бид хоёр анх гэрлэхээс өмнө яг нэг тийм шийдвэр гаргаж ирсэн үерхэж явах хугацаанд сална гэдэг үгийг ерөөсөө хэлж болохгүй. Тэгээд ямар ч хүнд хэцүү нөхцөл байдал тулгарсан ерөөсөө сална гэж хэлж болохгүй. Хоёрдугаар болохоор ерөөсөө танаахан манаахан гэж эрэлдэж болохгүй гэж ярилцж байсан. Яг тэр үгнийхээ дагуу тасралтгүй 10 жилийн хугацаанд ер нь бол явсан байна. Салхи гэж байнгын ингэж ах юм бол амаараа юу тарина түүнийгээ бас хурааж авдаг учраас аль болохоор үгэн дээрээ маш их цэгэндэг гэсэн үг. Би магадгүй нэг 70 нас хүртлээ ажиллана гэж боддог. Ягаад гэвэл бит хоёрын одоо гэр бүлийн алсын хараа маш том гэж боддог. Тийм учраас гэхдээ яг хөгшрөх явц буюу ер нь бол хамтдаа л байх. Тэгээд хамгийн гол нь нөгөө аялах их мөрөөдөлтэй. За тэгээ аялал нь болохоор зүгээр нэг одоо Таиланд явах, одоо Бали явах ч юм уу тийм биш. Яг ийм одоо зэрлэг байгальд ингэж явган аялах, эсвэл мотоциклтай машинтай аялах, тэгээ Европыг тойрон аялах ч юм уу тийм мөрөөдөлтэй учраас яг тэгж хөгшрөх тусам эсвэл хүүхдүүд том болсны дараа яг тэгж аялах цаг их гарах байх гэж бодож байна да. Бид хоёр ч анх хурмаа ихтэй манай сингээ чинь хэдэн настай л 22 настэйсэн. Би болохоор 26 настэйсэн байхгүй. Тэгээд тухайн үеийн сингээ яг одоогийн сингээ тухайн үеийн зулаа одоогийн зулаа хоёр бол 10 жилийн хугацаанд маш их хэлбэрчсэн. Маш олон зүйлсүүдийг туулсан. Тэгэхээр хамтдаа хөгшөрнө гэдэг чинь 60 70 настай гэсэн. Тэгэхээр улам илүү бие бинийгээ хүндэлдэг, улам илүү бие бинийгээ хайрладаг. Хамтдаа яг мөрөөдлөө ингээд бүтээчихсэн. Тэгээд бид хоёрын мөрөөдөл маш том штэ тий. Тэгээд яг тэр том мөрөөдлүүдээр би болгочихсон. Тэгээд хамгийн их мөрөөдөж байгаа тэр зүйл маань болохоор нэх гоё уулын одоо ингэр дээр очиод тэгээ сайхан хамтдаа гоё өнгөрүүлсэн дурсамжаа яриад ингээд суух. Тэр үнэхээр гоё байх байхаа. Тэрийг мэдчихнэ. Намайг 4-р курсд байхад бид хоёр хурмаа хийсэн. Тэгээд яг хурмнаас ирсэн нөгөө хүмүүс бэлэг өгдөг штеп. Тэр бөмбөнүүдээ бүгдийг нь цуглуулад бизнес хийсэн. За тэр бизнес нь болохоор ийм бичих хэргийн одоо зураг авдаг, угаадаг нэг тиймэрхүү. Тэгээ бүх мөнгөөр принтер аваад авсаа тогтчуулаад ингээд. Гэхдээ энэ маань дампуурсан. Ягаад гэвэл түрээсээ дэлэхгүйсэн. Тийм учраас яг тэр газраа болоод ажилд орсон байгаа. Яг ажилд ороод нэг сарын хугацаанд цалин авахгүй явах хэвээр. За тэр хугацаа бол хамгийн одоо урт хугацаа байсан. Тэгээд санхүүгийн хувьд нэлээд хүндрэлтэй байсан. Миний хувьд бол яг одоо өрхийн тэргүүн ч юм уу. Тийм учраас яг тухайн үеийн одоо тэр нөхцөл байдал миний хувьд нэлээд хүнд байсан гэж бодогдож байна. Миний хувьд болохоор яг харилцаа талдаа нэлийн асуудалтай байсан. Ягаад гэх юм бол ялцчгүй хоёр өөр орчинд хоёр өөр хүмүүжлж гисэн хүмүүс нэг гэрттэй хайртай дуртай гэл ороод ирдэг штэ тий. Тэгэл амьдралыг би бодохдоо яг тэр үнсгэлжингийн үлгэрээр төсөлдөг байсан. Гэхдээ хөвчлэн хүмүүс яг тэгж боддог байх л та. Одоо ингээл зовлон туулж байсан ханхүүтэйгээ учрангуудаа тий ингээл төгсгөлтөн тий. За амар сайхандаа жаргажээ гэл баяртай гэл сүг тэргэндээ суугаа явдаг штэ тий. Тэгтэл яг ингээл хурмаа хийгээл тий нэг гэрт ороод ирсэн чи жинхэнэ тэр нөгөө амьдралын халуун тоогонд буцалж эхэллээ. Нэгнийхээ одоо сул тал алдаатай тал ч юм уу тий. Тэр зүйлсүүдийг бас хүлээн зөвшөөрнө. Өөрийнхөө хүслээр чиг тэр хүнийг бол өөрчилж чадахгүй тий. Тиймэрхүү зүйлсүүд маш их байсан. Тэгээд хамгийн хүн зорилт гэх юм бол ерөөсөө тэр харилцааны тал дээр ялангуяа би бас өөрөө Сингекс 4 ихч учраас нэлээд хэцүү байсан. Буулганд нь орохын тулд гэдэг.
Тэгээд яг энэ миний хувьд бол хамгийн том сорилт байсан. За анхны хүүхэд авах мэдрэмж бол сонирхолтой. За ер нь анх хүүхдээ болсон гэж сонсоод маш их баярлж байсан. Тэгээд яг одоо манай ихнэр төрөхгүй л за тэгээд шүл цайгаа барайл ингээд бэлдээл нэг төрхийн үүдэнд хүлээдэг ч тийм. Ингэж хүлээхт ч гэсэн маш гоё одоо догдолтой байсан. Гэхдээ яг одоо хүүхэд төрсний дараа 3 сарын дараа би яг ингээд хүүхдэд хэвэрж байхдаа ингээд харж байхдаа нэг зүйл ойлгосон байхгүй. Тэр нь болохоор юу вэ гэхээр би болсон юм ба шүү дээ. Тэгэхээр яг 3 сарын дараа мэдхгүй яг ийм одоо нэг зүрх рүү орж ирэх ч юм уу те одоо хүүхдээ хайрлах яг одоо жинкнээсээ нэг миний 70 тухайн зурмаа би өөр яг болсон гэдгийг ухамсарлсан тэр үеийн маань ер нь 3 сарын дараа гэж боддог. Тийм байна. Яг ингээд одоо эхний хүүхдээ хайрлсан байгаа шүү дээ. Хайрлаад маш гоё ингээд бүтэн хайраар те ингээд бүр ингээд хайрлсан гэж бодож байгаа. Тэгээд яг хоёр дахь хүүхдтэй болно гэж бодсон чинь миний дотор нэг юм одоо эргэлзээ байсан. Тэр эргэлзээ нь юу вэ гэхээр би энэ хүүхдээ ингэж амар хайрлаж байгаа юм чи хоёр дахь хүүхэд гараад ирвэл би хайрлаж чадах юм болов уу? Эсвэл энэ хайр маань хогдох юм болов уу гэд ер нь одоо мэдэхгүй байсан. Тэгээ хоёр дахь хүүхэд гарч ирэхэд бүр яг ялгаагүйгээр яг адилхан хэмжээнд хайрлалт юм билээ. Тэгээ хоёр байтгаа бүр тэгээ 3 4 дахь гарч ирсэн шүү дээ. Тэгэхээр яг дөрвөлнг нь ялгаагүй хайрладаг. Тэгээд хэрвээ энд бас нөгөө айлын том ч юм уу айлын баг одоо айлаас олуулаа мөртлөө аав ээж маань намайг арай бага хайрлаад манай дүү эсвэл манай ах эгчийг арай их хайрладаг байсан энэ гэж бодож байгаа бол битгий тэгж бодоорой. Яагаад гэвэл аав ээжүүд угаасаа нөгөө нэг хүүхдүүдэд яг адилхан хайрладаг. Гэхдээ зүгээр тэр хайрлаж байгаа илэрхийлэлт нэрээ өөр баг. Жишээлбэл арай багыгаа маш их эрхлүүлээл тэгвэл том хүүхдийг угаасаа тэгж амар эрхлүүлэхгүй шүү дээ бүр тийм учраас яг хайрынх нь одоо гаргаж байгаа тэр илэрхийлэл нь өөр гэдэг учраас тэгж боддог гэж магадгүй гэж минь бодсон. Тэгээд ер нь бол яг адилхан хайрладаг. Эрэгтэй хүмүүсийг бодвол бас эмэгтэй хүмүүс бол өөр байдаг бах. Тэгээд миний хувьд болохоор яалтчгүй яг хөвлөдөд хийсэн мөчөөс эхлэв. За би яг ээж болчлоо таа л гэж бодож исэн. Хамгийн тэр гайхалтай дулаан тэр мэдрэмж нь болохоор би баг бусад хүмүүсийг бодвол арай л илүү удаа өвцмэж магадгүй хасааны ороноос өвдөл тэгэл бүтэн сайн өдөр гэл нэгтгэхийн бүр орой төрж исэн. Тэгээ тэр үед ямар хэцүү юм бэ гэл яг тиймэрхүү мэдрэмж аваад энэ өвдөлт хизээ дуусах юм болоо гэхдээ энэс илүү өвдөх багтаа л гэж бодоод яг үнийхээ дараагаар яг төрсөн чинь нэг хөөрхөн жижигхэн нэг юм дув дулаахан бүлээхэн тийм нэг юм хүүхдийг ингээ гидсэн дээр ингээ тавьчдсан юм лээ нэг хөвчлэн. Тэгэл яг тэрийгээ ингээл хүүхдээ ингээл гидсэн дээр тавьж байхдаа вау ямар гоё юм бэ? Ямар дулаахан юм бэ гэл. Тэгээ яг ингээ нулимс гараад уйлж ийсэн. Тэгээд яг тухайн үедээ яг бодож исэн бодол маань болохоор яг ээжигээл маш их сайн санаж ийсэн. Тэгээд дээрээс нь аавдаа бас талархаж ийсэн. 10 жилийн хугацааг ер нь бол гэр бүл болоод үргэлжлэлтэйгээ оролцуулах юм бол 11 жил болсон байна. Тэгээд энэ хугацаанд 4 сайхан хүүг бурхан бидэнд бас илгээсэн байна. Тэгээд яг энд хүрэлцэн ирсэн тий хайртай ахын дүүс найз нөхөд хүндэлдэг хүмүүндээ бас талархаж байна. Тэгээд бид хоёрыг бас зориод ирсэнд маш их баярлалаа. Бидний урилгыг хүлээж аваад ирсэн. Та бүхэндээ маш их баярлалаа.